Баянзүрх дүүргийн хэмжээндх төрийн өмчийн цэцэрлэгийн багчууд багш эцэгчүүдийн дунд мини робокон тэмцээнийг зохиож шилдэгүүдээ шалгарууллаа. Хүүхдүүд жижиг хэсгүүдийг өөрийн сэтгэмжээр эвлүүлж альва зүйлийг бүтээснээр сэтгэн бодох чадвар нэмэгдэж багаар ажиллах арга тасварлцаж байна. За мөн хүүхэд эцэгчүүд хамтдаа тэмцээнд оролцсноор гэр бүлийн ур амьсгалд эргээр нөлөөлж байна. Цэцэрлэгийн ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүд 5-5-аараа баг болж олон зуун жижиг хэсгээс бүрдэх тоглоомоор 20 минутанд багтааж багаараа нэг сэдвийн дагуу бүтээл хийж байгаа нэ. Энэ тэмцээнд тэд эцэгчүүдтэйгээ хамт ирсэн тул өөртөө илүү ихтгэлтэй байгаа нь харагдаж байлаа. Энэ бас Монгол гүйтээ. Энэ амс. Энэ хүрдэг. Энэ үдний шиг. Энэ үдний шиг. Энэ зүнг. Энэ цамц. Энэ бас жахуудын тавчиг. Энэ харин цагаан сарын палаж. Цагаан сарны цамц. Энэ бас жахуудын тавчиг. Сайн байна уу? Намайг англиэн би нийслэлийн хүүхдийн жан хоёр цэцэрлэг аллахаа бүлэг сурдаг. Би найзтай хам бүтээлүүдийг хийсэн. Би харин хувц хийсэн. Би чихвч өмд жоохон хүүхдийн таачиг цамц бас цагаан сарын палаж цагаан сарын би сайхан түрүү цагаан сарны цамц хийсэн. Өвлийн ялгарлыг аягүй их сайн таньж өгдөг, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг. Энэ тоглоомоор маш олон төрлийн зүйлийг хийж болох юм байна гэдгийг ойлгож авсан тийм. Мөн маш их хурдтай ажиллах шаарддаг энэ тоглоом байна. За би одоо нэг 3-4 таймтай хийж байна да. Ямар? За нэг хандгаа хийлээ, дэлбийн хийлээ, нэг могоо хийлээ. Одоо нэг өхөр хийх гээл байж байна да. Ерөнхийдөө нэг гэр бүлийн уур амьсгал гэртээ зав гарах хүүхдтэйгээ хамт одоо цагийн өнгөрүүлэх, зөв зохистой өнгөрүүлэх ерөнхийдөө одоо утасны хэрэглээс өндөөрүүлж тань доо ер нь хамгийн том. Хүүхдтэйгээ тэмцээнд орох гоё байна. Хүүхдийнхаа хийж байгаа юм болоод өөрийнхөө хийж байгаа юмд бас анхаарч одоо нэг хамтдаа нэг юм амжилт гаргах юмсан гэсэн нэг зорилготой тэгж одоо хийж байна л да. За энэ тэмцээнд эцэг эхчүүд оролцсноор маш үр дүнтэй. Яагаад гэвэл энэ тоглоомыг эвлүүлэхээ гэрлүүгээ авч аваад гэртээ ээжтэйгээ аавтайгаа эвлүүлээд түүнийхээ тухай ирж найзуудаа яриад тэгээд тэр дадлаараа энэ тэмцээнд оролцож байгаа учраас хүүхэд эцэг эхийн хоорондын харилцаа, хүүхэд эцэг эхийн хамтрын бүтээл, тэдний бүтээл сэтгэлгээ хүчдгээр ослогтой. Манай аян бэрэг хөтөлбөрийг бид нэр хэрэгжүүлэхээс өмнө болон хэрэгжүүлснээр дараа ерөнхийдөө судалгааг нийтдээ нэг 32 цэцэрлэг дээр ерөнхийдөө хийсэн. Тэгээд энэ дүгнэлтээр бол хүүхдүүдийн одоо бүтээл сэтгэлгээ, мөн бие даах чадвар, нийгмийн харилцаа болон энэ чадварууд нь улам одоо их давуу чанартайгаар хөгжсөн гэсэн бас судалгаа бол гарсан байгаа. Мөн Солонгос улстай бас бид нэр харьцуулсан судалгаагаа бас хийгээд бас явдгаараа бас онцлогтой.